Дараагийн мэдээ. Засгийн газраас өргөн барьсан зарим хуулийг хүчээр дэмжүүлж батлуулдаг гэх шүүмжлэл улс төрийн хүрээнд гарч байгаа лээ. Жишээлбэл өчигдөр зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудал эхний санал хураалтаар дэмжигдээгүй. Гэсэн ч төхөөрөмж гацсан санал тоологдсонгүй гэдэг шалтгаанаар дахин санал хураалгаж эцэстээ дэмжигдсэн байдаг. Харин өнөөдөр улсын хурлын даргын зүгээс унсан саналыг дэмжүүлэхийн тулд гормын санал гаргаж олон дахин санал хураалт явуулдаг байдлыг талсан зогсооно гэдгээ мэдгдлээ. Улсын хурлын чуулганаар хэлцэх асуудлыг бид дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг, улсын хурлын гишүүд бүлэгт болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс асуух асуултын тоо тодорхой, хугацаа тодорхой болсон учраас чуулганыг маш тодорхой цаг хугацаанд товлж хуралдуулдаг болно гэсэн ийм зарчмыг барьж байгаа. Тухайлх юм бол одоо Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх хуралдаан яг хэлцэх асуудлын хугацаатай холбоотойгоор 10 цагт эхлээд 11 цагт юм уу, 11 цаг 30 минутанд юм уу, 12 цагт өндөрлөх хугацаа тодорхой. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан бас үдээс хойшдоо эхлэх цаг нь тодорхой, дуусах цаг нь тодорхой байдлаар чуулганы хуралдааныг зарлаж улсын хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс ингээд зохион байгуулдаг болж эхэлж байгаа. Тийм учраас гишүүдэд тавих шаардлага юу вэ гэхээр тухайн асуудал өөрөө богино хугацаанд хэлцэгдэж байна. Цаг 30 минут 2 цагийн хугацаанд хэлцэгдэж байна. Тэр асуудлыг хэлцэж байхад гишүүд бүрэн оролцоотой байх шаардлагыг улсын хурл талаас шаардлага бол тавьж ажиллана. За улсын хурлын гишүүд бас асуулт асуух үг хэлэхтэй холбоотойгоор нийтлэг байдлаараа нэрээ кнопод арчаад бас гараад өөр давхар ажил амжуулаад явдаг байдал өмнө нь бол нийтлэг байсан. Цаашдаа бид ийм тодорхой цаг хугацаан дээр хуралдаж байгаа учраас гишүүд танхимдаа бүрэн дүүрэн сууж асуудалдаа идэвхтэй оролцдог байх шаардлагыг тавина. Хэрвээ нэрээ өгчөөд чуулганы танхимд 5 минутаас дээш хугацаанд байхгүй орхин гарсан тохиолдолд өгсөн нэрийг бол жагсаалтаас шууд хасдаг ийм зарчмаар бол ажлыг зохион байгуулна гэж үзэж байгаа. За өнөөдөр Транс Азийн төмөр замын гэрээг сойрхон батлах хуулийн төсөл бол улсын хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэгийг аваагүй учраас хууль санаачлагчид буцаагдлаа. Цаашдаа бид аливаа байдал дээр хариуцлагатай хандах үүднээс энэ улсын хурлын гишүүдийн бас шүүмжилдэг, олон нийтийн шүүмжлэлийн дагуу унсан саналыг босгохын тулд олон удаа гормын санал хураалгаж асуудлыг авч явдаг энэ байдлыг бол таслан зогсооно. Аль талдаа бүгдээрээ хариуцлагатай хандах үүднээс гишүүд энэ асуудал дээр одоо зарчмын хувьд дэмжиж оролцсон бол асуудал шийдэгдээд явдаг. Энэ хэлбэр байна гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Олон нийт улсын хурлаас энэ л зүйлийг хүсэж байгаа. Хэлцэж байгаа асуудал дээр хүн бүр анхааралтай, идэвхтэй, хариуцлагатай оролцож ард иргэдийн амьдралд нийцсэн шийдвэрийг төр гаргаж өгөөч л гэдэг зүйлийг биднээс хүсэж байгаа учраас бидний энэ зарчим амжилттай хэрэгжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Тэгээ улсын хурлын гишүүдэд ажлын амжилт хүсье. Баярлалаа.